За түүний 3 гэмд болсон бол 6 хормогдол. За 20 дугаар 6 хормогдлыг шүтгэхдээ бол 6 байгаа гэж зөв хэлсэн байна. За номын 9 дөнөд уртад оршихыг хором мэдхийг үүсэх болоо гэд. За анхных нь өөрийгөө өвчтөй мэд хором мэдэх нь. За өөрийгөө өвчтөй гэж бодох хэрэгтэй. За өвчин гэдэг нь ямар өвчин байг бол муу заяаны муу юу сэтгэлийн өвчин гэж үзэх хэрэгтэй байна тийм ээ. За зарим авдар шинттэйва гэгэний стат тийм ээ. Богдлам өөрөө санааныхаа 6 руу шууд ингэж ном олчоог ба шүү дээ тийм ээ. Дандаа энтхийн бандида нарын ном маш шүү дээ. Түүн дээр эсвэл тайлбар хийчихэд иш татах маягаар ингэ яваад байгаа тийм ээ. За энэ бодмөрийн зэрэг дээр за тэгэхээр одоо шинттэйва гэгэний бодисдын явдалд орох угаас татж байна. Өтөл өвчнөөр хүртэгчд эмчийн үг мэт үйлдэх хэрэгтэй бөгөөсөл дачаангуу тэргүүтэн 100 гэмийн өвчнөөр насад хүртсэнийг үүлэх юм хэрэг хэмээн номсон мэт өн үргэлжид ангаах бэрх хатуу зовлон төрүүлэгч дачаангуу тэргүүтэн Нисвансын өвчнөөр цаг насад өвдсөн мөний тул түүнээ танин мэдэн үлдэх хэрэгтэй юм аа гэж. Муу сэтгэлийн өвчин гэдэг бол одоо танин мэдхэд хэцүү тийм өвчтэй адилхан. Тэр жирийн өвчин гэж гэсэндээ эмчтэй үзүүлж ийж ямар өвчин ингэ оншилдог тийм ээ. Тэр шиг тэгээд онцлоод багшийг ирж хайж муу сэтгэлийн өвчин дарна тийм ээ. Биеийн өвчнгүүд одоо эмчийг хайж ирж хайж алж дарна. Тийм учраас өөрийгөө өвчтэй гэдгээ мэдсэн тохиолдолд тэрний одоо эмчийг хайх юм. Тийм учраас өвчин гэдэг юм аа бол мэдэх хэрэгтэй. Муу сэтгэлийн өвчин гэдгийг мэдэх хэрэгтэй гэж хэлж. За гамаавын шалнаас гэж тийм ээ. Амнаас. За утга бус бөгөөс тэр мэт бясалгах чанга буруу болон одох бөгөөд 3-20 их архагт өвчнөөр хүртэж маш их хүчээр өвчнөд за бүрэн бид гэсэн үг тийм бэр өвчин хэмээн тун эс мэдв хэмээн зарлаг болдгоо гэж. За 3-20 гэдэг маань уур, муунхаг, тачаангуу 3. За төрүүгээр суйрлагдсан, төрүүгээр шалтгаалсан одоо муу сэтгэлийн 8-4,000 одоо муу сэтгэлийн өвчин байгаа тийм ээ. Нэг муу сэтгэлийг дарахад нэг одоо өөртөө эрдэнэтэй болж байна. Тэрийг заадаг хүн хэм байвал багш юм аа гэж хэлээд байгаа тийм ээ. За тэгэхээр тэр өвчин дардаг багшийг олох тийм өөрийгөө өвчтэй гэдгийг мэдсэн тохиолдолд тэр бусдад нь хийх юм. За хоёр нь ном өгүүлэгчд эмч мэтийн хор мэдхийг өгүүлэх нь гэж. За багшийг аавал эмчтэй адилхан гэсэн үг үстэй тийм ээ. Үлгэрлээс хий шар тэргүүтэг их хүчээр өвчин хүртээс мэрэгэн эмчийг ирж түн лүгэ очроос их баяр төрж юу өгүүлснийг сонсох бишрлэр өргөн хөндлөх мэт номыг үзүүлэгч буйны саданг тэр мэт ирэх хийгээд олж үүргүүл болгон чимэгт барьж юу зарлиг босныг бүтээгээд бишрэхээр өргөн хөндлөн үлдэх болоо гэж. За олон жил дангаа ухаанд бол хий шар бадганаас бусад өвчнгүүд гардаг гэж үздэгтэй адилхан. Тиймээ тэр бүгдийг одоо өвчин хүсэл шунлын өвчин бол дарах өвчин бол одоо багш юм тийм ээ. Тийм учраас тэр багштайгаа уулзраад баярлаад тийм ээ юу үйлснээ сонсоод тэгээ өргөн хөндлөөд тийм ээ. За тэгээд юу үүрэг болгон тэрийг нь бол одоо үүргэнд барих гэхлээр одоо залах маягтай нэг ингэж хийдэг гэдэл тийм алфтай юм шиг байдлаар хэлхийг тийм ээ үүргэнд барих гэдэг чинь тэглэгүүгээр жинхэнэ одоо номын ёсоор юу хэлсний биелүүлж тийм ээ юу зорилгосны бүтээх тэгээ бишрэл өргөн хөндлөөр л хөндөдгөх хэрэгтэй юм аа. Тийм учраас өөрийнхөө багшийг бол эмчтэй адилхан бодох хэрэгтэй гэж. За 3 даган үзүүлсэнд эмийн хор мэдлийг үзүүлэх хэрэгтэй. За номыг заах үед нь гэсэн үг үстэй тийм ээ. Эм болгож явах эмч ном болгох муу сэтгэлийн өвчин дарж явах үед нь бол эмийн тэр хор мэдлийг өсгөх хэрэгтэй. Тэр номонд нь. За өвчтөн эмч байр найруулсан эмэд ихэд хайрлан үлдэх мэт номыг өгүүлэгч байр номлосон увдис хийгээд даган үзүүлсэн их хэрэгт хэмээн үзэж олон хичээлээр хайрлан бариад умартах тэргүүтнүүднээс сүйтгэн үл үлдэх болоо. За марталгүйгээр багшийнхаа сонсон юмыг хийж хэрэгжүүлээд явбалаад муу сэтгэлийн өвчнг бол дарнаа гэж хэлж. За дөрөвдөх нь чамдаж анхааран авбас өвчтөн идэхийн хор мэдхийг үсэх нь өвчтөн бэр эмчийн найруулсан эмийг эс хуваас өвчин амирлан үлж чадахыг үзэж уух мэт тийм ээ. Ном өгүүлэгч бэр үзүүлсэн өвцгийг анхааран эс бас тачаангуу тэргүүтэн даран үлж чадах.
үзье. Шамдлаар анхааран аван үлдэн заа гэж. За эмч юу хэлэн тэр дагуу хийвэл одоо өвчин идэхтэй адилхан багш бол муу сэтгэлийн одоо тэр өвчнийг арилгах ном үлцгийг зааж өгөхөд тэрний дагуу явбал бас тэрийг дарах юм аа. Тэгж чадахгүй бол одоо дарч чадахгүй шүү гэдэг юм гэж. За анхааран авалгүйгээр олон зүйлийг хураах үгсийг эрхэмлэн үл авах болоо. Өөр анхааран аваад хийх хэрэгтэй гэсэн үг. За тэр нь юу гэвэл тэр хөдбээр хүзүүрт өвчин, за уйман өвчин ч гэж хэлдэг тийм ээ. За гар хийгээд хөл тасарсан эмийн хувь нэжгээд хошоодыг шүтснээр юу болох вэ? За 1 2 хон гэсэн үг үстэй тийм ээ. За бид тэргүүшгүй цагаас ба бүрэн гэж нисуансын ухт өвчнөр хүчээр хүртсэн өвцгийг утгыг авах нэжгээд хошоодыг төдийхний анхааран авснаар үл болох тул мөрийн хувь бүгд төгссөн тус тусад нь ажиллах бэлгээр шинжээд мөрний урсгалчлан хичээх хэрэгтэй бөгөөд гэж. Тэгэхээр энэ муу сэтгэлээ дадуулсан тэргүүшгүйгээс явсан гэж үзэж байгаа. Тэгээ тэр сэтгэлийн өвчинг бол ганц хоёрхан номоор бол засч чадахгүй маа. Энийг чи үргэлжид дадуулж ийж, үргэлжид одоо бясалгаж бүтээж ийж багшийн хэлсэн номны дагуу явж ийж одоо арилгах юм аа. Хүнд одоо өвчинг бол бас л ганц хоёр юм уугаад бол дарагдахгүй. Хагалгаа хийлгээд бүр эмийн хүчтэй эм ууж ийж тэгэхэд дардахтай адилхан. Тэргүүшгүйгээс би дадсан энэ муу сэтгэлийн өвчнүүдийг бол тийм амар дарж чадахгүй гэж хэлж байна. За түүнд ч одоо амжилтын магтаалаас түүнд ч үргэлжид сэтгэл тийм мунхраад